За сайн байцгаана уу? Би өнөөдөр та нартай одоо би нэг чихрийн шижинтэй хүмүүсийн талаарх цувралын бас яриад байгаа шүү дээ. Тийм тэр талаар мэдээлэл өгье гэж бодож байна. Энэ бол инсулин байгаа. За та нар сонссон байх тийм ээ. Инсулин тариулсан гэдэг ингээ олон янзын юмнуудыг сонсч ирсэн байх. Тэг би энийг яагаад ярих болсон бэ гэхээр би энэ дээр гарсан юм зартай холбоотойгоор хэлж байгаа. Тэгээ энэ бол нөгөө чихрийн шижинтэй хүмүүсийн групп гэдэг юм байна Facebook дээр. Тэгээ тэрүүн дээр инсулиныг зарна гэсэн байсан зарим хүмүүс хэдийн үнэ яадаа ид ингээд бичсэн байлаа. Би тэрийг хараад ер нь бол энэ талаар мэдээлэл өгөх хэрэгтэй байна гэж ингэж бодсон. Ер нь бол инсулин гэж та нар сонсон. Гэхдээ энэ одоо хаанаас ялгараад идэм бэ гэхээр бүгдээрээ нойр булчирхайг мэдж байгаа тийм ээ. Нойр булчирхай нэг тодорхой тооны эсүүдээс энэ инсулин бол ялгардаг. За инсулин болохоор яа гэхээр бид нар хоол тэжээлэр сахар гэдэг юм авдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр хооллоор авч байгаа тэр нүүрс усыг ч одоо юугаар эдгэс рүү оруулж эдгсийг одоо энергиэр хангах үйлчлэгээтэй ийм л юм байгаа даавар байгаа. Тэгэхээр энэ бол амин чухал даавар гэсэн үг тийм ээ. Тэгэхээр энэ даавар нь болохоор зарим хүмүүст бол төрөлхийн одоо тэр эсүүд нь цөөн тоотой байдаг юм уу? Эсвэл одоо тэр даавар ялгаруулдаггүй байдаг юм уу? Ингэж төрдөг. Тэгэхээр тэр хүмүүс нь ихвчлэн хүүхэд байхасаа чихрийн шижингээр өвчтөг гэсэн. Харин одоо чихрийн шижингийн 2 дугаар хэлбэр нь юу гэж хэлээд байгаа юм бэ гэхлээр энэ бол насанд хүрсэн хүмүүс за ямар нэг өвчний улмаас эсвэл амьдралын хэм маягийн улмаас эсвэл одоо өөр шалтгаантайгаар тийм ээ энэ чихрийн шижингийн 2 дугаар хэлбэрээр бол өвддөг. За 2 дугаар хэлбэрийн хүмүүс болохоор энэ тархалтай холбоотой амьдралын хэв шунштай холбоотойгоор үүссэн гэж яриад байдаг. Энэ бол харьцангуй бас буруу ойлголт гэж бодож байгаа. Энд бол янз бүрийн шалтгаан бол байдаг. За чихрийн шижинтэй хүмүүсийн 2 дугаар хэлбэрийн хүмүүсийн 15-аас 20% нь болохоор энэ инсулин гэдэг ийм тарих шаардлагатай. Тэгэхээр яадаг юм гэхлээр нэгдүгээр хэлбэрт хүмүүс Монголд хэр эдгийг бол мэдэхгүй. За 2 дугаар хэлбэрийн хүмүүсийн 15-аас 20% нь бол энэ тариулдаг гэж ингэж ойлгож болно. Тэгэд би энэ удаагийн одоо влогоор инсулиныг ингэж тэгж тавьдیں۔ Тийм тунтаа хэрэглээрээ нэтер гэсэн тийм бол өгөхгүй. Ягаад гэхлээрээ энэ чихрийн шижин гэдэг оншийг чихрийн одоо дотоод шүүрлийн булчирхай эмчицэн оншиг тавина. За тэгээд ямар хүнд ямар тунгаар ямар эмчилгээ хийх гэдэг тэр эмч шийднэ. Хувь хүн болгоны одоо инсулин мэдрэх чанар за дээрэс нь одоо сахарын түвшин та суур өвчин за бүх юмуд бол өөр байдаг учраас энэ оншиг бол зөвхөн мэрэгсэн дотоод шүүрлийн булчирхай эмч тавиад ямар эмчилгээ хийхин заагаад за тэрнийхэн цааш нь үргэлжлүүлэх асуудлыг бусад мэрэгжлийн эмчнэр үргэлжлүүлээд явж болдог ийм одоо юм бүх улс оронд байгаа. Тэгээд маш хатуу хяналтын дор ингэж хийгддэг ийм эмчилгээнүүд байд юм аа. За тэгээд одоо би гол асуудалтаа оръё. Тэгэхээр инсулин гэдэг тариа байгаа тийм ээ. Тэгэхээр та нар маш олон нэрнүүдийг сонссон. Гэтэл дотор инсулин л гэж бичсэн байдаг. Энд ч одоо ямар учиртай юм бэ гэдэг гайхдаг гэж магадгүй. Тэгэхээр энэ бол инсулин болохоор дотор нь 4 бүлэгт хувааж үзээд байгаа байхгүй юу? Хурдан, дунд, удаан хугацаатай тэг холимог гэдэг ингэ хуваагаад байгаа. Тэгэхээр энэ яг яагаад ийм нэрнүүд өгсөн бэ гэхээр энэ чинь үйлчлэх хугацаанаас нь ингэж хамаарат ингэ өгсөн. За жишээлбэл би одоо энэ Норвегийн чихрийн шижинтэй хүмүүсийн хэрэглэдэг гарын авалгыг ингээд үзэж байна. Эмч нарын хэрэглэж байгаа одоо өвчтнүүдийн хэрэглэдэг гарын авалгыг үзэж байна. Тэгэхээр хурдан үйлчлэгээтэй инсулин гэхлээр одоо жишээлх юм бол тарснаас хойш 2-30 минутын дараанаас эхлээд ингээд нөлөөгөө өгдөг юм маш хурдан хугацаанд нөлөө өгдөг байна шүү дээ тийм ээ. Тэгээд 5-8 цаг хүртэл хугацаагаар ингэж үргэлжлэгддэг байх жишээтэй. За тэгээд энийг тарихтаа болохоор одоо хүйс эргэн тойронтой 10-аас 12 см-ийн эргэн тойронд ингэж тарьж хэрэглэнэ гэсэн байгаа. За тэгээд тэр тариаг бол ямар нэгэн байдлаар шингэлэх шаардлагагүй гэж ингэсэн байна. Одоо маш олон нэртэй байгаа. Би ер нь бол энэ нэрнүүдийг энд ингэ үзүүлчихье гэж бодож байна. За тэгээд дунд хугацаатай нь мэдээж арай жоохон үйлчлэх хугацааны яхна одоо үр дүнгээ өгөх хугацаа нь арай жоохон удаан хугацааны дараа байна гэсэн үг. Удаан хугацаанд гэсэн чинь энэ дээр бүр 1 цагаас 24 цаг хүртэл гэж байгаа байхгүй юу? За тэгээд одоо холимог гэж байгаа тэр нь 15 минутаас 20 одоо цагийн үйлчлэгээтэй байгаа. Тэгээд энэ дунд удаан одоо ийм холимог ийм үйлчлэгээтэй инсулиныг яа гэм бэ гэхээр энэ нэг
юу нэг хөвлөдөө эсвэл одоо энэ юунд гуйндаа хөвчлэн тарьдаг гэсэн байгаа. За эднэрийг болохоор яадын гэхлээр ер нь тарихын хүмүүс бүгдээ гараа авах хэрэгтэй. Тэгээд дээрэс нь тэр газар нь ямар нэг халдвар байхгүй байх хэрэгтэй. За тэгээд шархлаагүй халдваргүй иш шарахгүй байх хэрэгтэй гэж ингэж харж үздэг. Тэгээд дээрэс нь шингэлэх шаардлагатай байдаг. Шаардлагатай бол гэсэн байгаа. Тэгээд энэ хоолноос өмнөтэй жишээлбэл удаан хурдан хугацаатны үйлчлэгээтэйг нь болохоор яг хоолж явах үедээ тийм. За хооллох үеэрээ тарина гэж байна. За жишээлх юм бол босод одоо инсулинийг тийм ээ хоолтой холбоотой тарина гэдэг юм уу, нэг цагийн өмнө юм уу дараа нь тарина гэдэг юм уу, иймэрхүү дүрм журмууд бол байдаг. Тэгээд миний ярих гэдэг хамгийн гол юм юу гэхээр би нэг хамгийн зартай холбоотой хэлж байгаа. Тэгэхээр энэ инсулин болохоор яг нэхлээр хүйтэн хэлхээний журам гэж байдаг байхгүй вакцинтай яг адилхан. Тэрнтэй адилхан тусгай амь хөрөгч хөлдөөгчөнд ингэж тээвэрлэгдээд 2-8 градусын хэмтэй тийм юмд орчин тээвэрлэгдээд тэгээд эцсийн одоо гар үйлчлүүлэгч хүртлээ яг тэр 2-8 градустай ингэж явсаар байгаад тэгээд тэр хүн авлаа гэхэд нэг ийм хайрцаг явахлаар дотор дөрвөн ширхэг байлаа гэж бодё. Дөрвөн ширхэг ийм үзэг шиг юм байлаа гэж бодё. Дөрвөлийн хайрцагтаа 2-8 градустай явсаар байгаа. Тэр хүн тэрийг яг нь одоо манайхан хөргөчний хаананд адмтлын юм хаанд хөлдөөдгөө 2-8 градусын тэр орчинд хадгалнаа. За тэгээд тарихтаа болохоор нөгөөдгөө тэр дотор нь юм дөрвөн шиг юм байгаа гэсэн шүү дээ. Нэг ийм үзгийг ингэж аваад ингээд гадаад тасалгааны температур тавьж агаад орчинд нь бүлээсгэж яах гэсэн үг тэгж агаад тарьж эхэлнэ. За энийг буцаагаад яг хөргөч рүү хан руу хийхгүй. Энийг яах нь ерөөс тасалгааны температур байна. За дуустал нь байчаад энийгээ дуусангууд хаяад дараа гэхийг аваад ингэж ирдэг. Энэ болохоор хүүтэй эхлэхэй гэж нэрлэдэг байгаа байхгүй юу? Энэ ямар учиртай юм бэ гэхлээр энэ нь болохоор дотор нь байгаа боц буюу инсулинийг задрахаас хамгаалаад яг ийм орчинд нь байлгаж байгаа хэрэглэхийг хэрэгжилж байгаа. За тэр бити хэл жишээлх юм бол энд одоо инсулинд хариулдаг хүмүүс одоо хөргөчөнд удаан хугацаанд хадгалах тэр эмнүүдийг авдаг хүмүүс яадаг гэхлээр бүр ийм хайрцаг шиг юм тэрдэг байхгүй юу. За жишээлх юм бол одоо энийг нэг ийм за ийм та нар нөгөө нэг хоол ингээд хийгээ явахад нөгөө нэг халуунаа барьдаг эсвэл одоо хүүтний ундаа хийгээ явахлаар хүүтнээ бариад идэг юм нэг тусгаарлагч тийм савнууд идэрчээ тийм савтаа ирээд за энэ болохоор яг би зүгээр үзүүлж байгаа энэ бол усны тосолдоо. Тэгээд энэ ийм савтаага ингэж ирэнгүүтээ аваад бид нарыг ингээл өгөнгүүт нөгөө савнд хайгээл аваад ингээл явдаг байхгүй. Яа тэгвэл энд нөгөө арал дээр амьдардаг хүмүүс чинь нэг цаг магнит машинаар бариад ингээ явдаг. Тэгээд машин дотор температур ямар байх нь бол ойлгомжгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэгэж авч явдаг ийм одоо дүрм жумтай байгаа. За Монголд ялангуяа ямар байдаг вэ гэхлээр монголчин нэг 100 хэд халдаг тийм ээ. Тэгээд түгжрэхтэй идэг. За тийм нөхцөлд одоо автинкээс имээ авч байгаа юм бол тийм савтаа явж явах нөхцөлтэй. Тэгээ 2-8 градус байх хэрэгтэй шүү. За энэ болохоор нэм ийм байгаа. За тэгэнгүүтээ юу вэ гэхлээр би дараагийн юм ингээ хэлэх гээд байгаа. Авч явахдаа зөөвөрлөхтэй тэр юмыг бол хадгалах хэрэг хангах хэрэгтэй. За тэгээд энэ дээр нэг анхаарах юм ингэж байгаа. Инсулиныг нэг тасалгааны температур байна гэж байна тийм ээ. Тэгэхээр ингээд цонхны ойролцоо юм уу? Эсвэл одоо машиныг хамгийн артлын цонхны тим тавьдаг ч юм уу? Эсвэл парны ойролцоо тавьдаг ч юм уу? Иймэрхүү ах юм бол доторх итгэх нь одоо мууднаа. Тэгэхээр энэ дээр бол ил гаргасан инсулинаа маш сайн анхаарах хэрэгтэй. Тэр хүүхдээсээ хол байлгах хэрэгтэй гэсэн байгаа. Энэн дээр нь та нар анхаарна үстэй. За тэгээд өрөөний тасалгааны температурт ямар хугацаагаар тэрийг байлгах вэ гэхлээр 4-7 хоног хүртэл ингэж байлгаж болно гэж байгаа. 4-7 хоногоос хэтрэх юм бол тэрийг хайнаа. За ийм юм байна. Тэгэхээр хамгийн одоо доотлол нь юу вэ гэхлээр энэ дээр ингэж байгаа. Хамгийн доотлол нь яах нь 2 градус, нэмэх 2 градус. Тэгээ хамгийн дээдлэл нь гэвэл 25 хэмээс дээшт байж болох. Доотлол нь одоо 2 хэмээс доош нь болгож болохгүй. Хүтэн нь за харин халуун нь болохоор 25 хэмээс дээш байж болохгүй гэж байна. Тэгэхээр энэ хоёрын хооронд байлгана гэсэн үг. Тэгтээ юу гэсэн үг гэхээр хөргөчний хаанч нэг 2-8 градус байдаг шүү тийм ээ. Яг тэрэндээ онгойлгоог байлгаад онгойлгосноо болохоор
тасалгааны температурт 25 градусаас доошд байлгана гэж ингэж ойлгох хэрэгтэй. За ийм юмнуудыг би та нарт хэлье. Тэгээд мэдээж инсулин бол сүүлийн үед маш олон янзын одоо техникийн дэвшил гарч байгаа тийм ийм үзэг хэлбэртэй шууд ингэ шахагдаж байгаа. Эсвэл нөгөө нэг ийм юунд нэг наалдуулдаг пумп ингээд тийм цусны сахараас хамаарат ингэж өөрөө ингэж ороод илдэг иймнүүд байж байна. За тэгээд маш олон янзын ийм хэлбэртэй ингэж гарч байгаа. Тэгэхээр энэ нь болохоор техникийн дэвшил тэгээд ямар насны хүүхэд юм уу, насанд хүрсэн хүн байна уу гэдгээс хамаарат энэ маань өөрөө ингэж тэр хэлбэрийг ингэ сонгодог байгаа. Тэрний хэрээр үнэтэй байгаа. За тэгээ миний одоо хамгийн эцэст юу гэж хэлэх гээд байна гэхээр одоо энэ саяны шиг фэйсбүүкээр ингэ зардаг хүмүүс бас жоохон айцтай байх хэрэгтэй. Тэгвэл таны авсан инсулиныг яах гэдэг вэ гэхээр хүмүүс энгийн хүмүүс нөгөөдгөө чи аван гуутай яадаг бах нь. Ингээд тарсан чинь ямар нэгэн байдлаар амь насанд нэрсэлтэй нөхцөл байдал үүсгэх юм бол аюултай байхгүй юу? Хоёрдугаар гэвэл худалдааж авч байгаа хүмүүс бас их бодох хэрэгтэй. Энэ одоо яг тэр хүүтэй хэлхийгээр нь явсан байна уу? Одоо яасан байна те? Гэдэг ч юм уу ийм ямиг маш сайн бодох хэрэгтэй. Тийм учраас айл болохоор яг инсулин болон бусад тийм судасаар хэрэглэдэг юмнуудыг авахтаа айл болохоор хүний гараас дамжуулж авахгүй байх хэрэгтэй. Энэ бол цаана амь насны аюул хадгалалттай асуудал яригдчих юм аа. За дараагийн юм нь гэвэл энэ одоо өвчтөн хүмүүс ямар юм төр засгаас шаардах хэрэгтэй вэ гэхлээр ийм хүүтийн хэлхээр оруулж ирсэн төвлөрсөн том аптекуудад энэ одоо тариаг бид нэр хэрэгэлдэг энэ тариаг одоо томсдолгүйгээр нийлүүлэх боломжийг хангаач. Хоёрдугаар тэгэхээр энийг одоо нэгэн тал насан туршдаа хэрэглэх болж байгаа учраас эдийн засгийн хувьд бол асар их ачаалал хувь хүн гэр бүлд нөлөөлнө. Тэгэхээр төр засгаас даатгалт нь оруулаад жилд одоо ямар хэмжээндээ болох юм бол өнгөө авч болох ямар хэмжээнд хүртэл хүн одоо тал үнэ төлөө явах гэдэг ийм одоо зохицуултыг одоо шаардах хэрэгтэй. Ингэжээж бид нэр яах нь одоо аюулгүйгээр тийм ээ эртэл багтаагаар энэ өвчнөө хүндрүүлэхгүйгээр даван туулах одоо ийм одоо боломжтой маа гэж ингэж хэлэх гэж байгаа маа. Тэгээ та бүхэн асуулт байвал асуугаарай. Энэ дэр бол бас ингэж хувь хүнд нь энийг яаж яах вэ гэдэг талаар баг зэрэг зөвлөгөө өгч болно. Гэхдээ бүр нарийн тийм юм өгөх боломжгүй. Яг л энийгээ үүддэг тэр эмчил шийдвэрлэх учраас. Гэхдээ чихрийн шижинтэй холбоотой, бомба булчирхайтай холбоотой ямар нэгэн ийм түгээмэл асуултнууд тахын бол бас нөхрийнхээ ажлын заваар гуйж байгаад ингээд зөвлөмж өгүүлж болж байна. Яг л энэ чиглэлээр мэргэжсэн ийм өндөр цолтой хүн байгаа. Тэгэхээр би та нарт бас зөв далимдуулаад ингээд боломжийг олгож байна. Тэгээд та нарт болон танай гэр бүлд эрүүл мэндийн хүсээрээ энэ блог бол нотлохын тулгуурсан ангаахын байгаа. Тийм учраас та бүхэн бас шеэр хийгээд ингээ сабскрайб дараад лайк энтер дараад бас намайг урамшуулаарай гэж хэлмээрээ. За тэгээд түр баяртай эрүүл мэндийн хүсье.